50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. 2,550,994 төлөөд 3 төрлийн дөрвөлдий эзэмбади 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохир даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За сайн байцгаана үзэгчтэй. Та бүхэнд 3 дахь өдрийн за эн чинь яг энэ цаг мөчч юм болохоор өдөр чим шиг орой чим шиг тэгээд хойшоогоо орчиж байгаа болохоор орой мэндийг хүргэе. Бүгдөөрийнх нь ажил төрөл амжилттай байсан байх гэж найдаж байна. За үндэсний лотерейгоор тоглож байгаа хүмүүс байх юм бол бүгдөөрөө анхаарлаа хандуулаарай. Энэ цагийг яг нэг жоохон хэдэн минутаар хойшлцсон болохоор бас сайн тогтоож авч амжаагүй байж магадгүй. Буцаад тун удахгүй хуучин цагтаа орчно. За олон юм ярихгүйгээр шууд дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжуурын машиныг ажилуулсан. За дөрвөн тоол яг дарааллын дагуу бичээд бөглөөд өгөхөд таны бооцоо 500 дахин үржигдэнэ гэж бод. За 1000 төгрөгийн бооцоо тавьсан бол 500-аар үржүүлэхээр яах нь вэ? Хэд болох юм? 500,000 болох нь шүү. 2000 төгрөг тавьсан бол яах нь вэ? Сая төгрөг болох нь. Гэх мэтчлэн цаашаа тоон сайн хүмүүс сайн бодоод байгаа. За хамгийн ихний тоо 7, дараагийнх нь 6. 7, 6. За 6 бол яг тэндээ ийм хөндлөн доороо энэ 6-аас байгаа ш. 9 бол доороо бас 6-аас байгаа. За 3 дахь хөмлөг. 3 дахь хөмлөг нь 7, 6. 3 гэсэн хөмлөг байна. 7, 6, 3. За дараагийнх нь хэд байна? Дараагийнх нь буюу хамгийн сүүлийн хөмлөг. Таны бооцоог 500 дахин өсгөх 4 дахь тоо. Хамгийн чухал тоо. За бусдын ч гэсэн ер нь бол чухал. Гэхдээ яг одоо яг энэ 3 тоо гарч ирчээ хүлээж байгаа бол 5 гэсэн тоо. Хэрвээ та бүгэлсэн бол өөрийнхөө бооцоог 500 дахин үржүүлж авсан байх нь. За одоогийн байдлаар дөрөвдгээр тоглож байгаа хүмүүсээс 2 хүн өөрийнхөө буюу за охиныхоо хүүгийнхээ төрсөн өдрийг оролцуулаад за 500 дахин үржүүлж авсан. Нөгөөх нь 1000 дахин баг тий. 2000 дахин бол үржүүлж аваагүй баг тий манайхаа. Энд бас манай хөндлөнгийн хяналтын хүмүүс за мөн дээрээс нь үндэсний лотерейн бас албаны хүмүүс сууж байгаа. За 2 дугаар зэргийн хонжуур. Энэ бол бооцоогоо 1000 дахин өсгөх боломжийг танд өгнө. За 4 тоол таахад тэгэл тавьсан бооцоогоо 1000 дахин үржүүлж авна шүү. Гэхдээ та хамгийн багадаа 500 төгрөгийн бооцоо тавих шүү. Хамгийн багадаа. За 500-аас дээш. За хамгийн ихнийх нь 6. Төрсөн өдөр байж болж чинь, машины дугаар байж болж чинь. За одоо өөр юу байж болох вэ? Тэгэл нэг юм тоо бүглэх гэхээр янз бүрийн юм л тархитлагын дотор орж ирнэ шүү. Тэгэхээр тэр тоогоо бүглөөл мэдээж таны азал мэднэлтэй. За 6 1. Гэтэ ер нь бол тоглоомонд их азтай усуд байдаг шүү. Би ч уулын тоглоомонд гайгүй байдیں۔ Тэгээд үндэсний лотерей дээр нэг л явж ихгүй байна да. Тэгээ энэ нь бас нэг буруу юм байж магадгүй. Би зөвхөн өөрийнхөө төрсөн өдрийг хийчээд 3 сар гаранд үзэж байна. Айдгүй. За 6 1 тэг. За хамгийн сүүлийнх нь тоо бол 6. За би энэ 6 9 2-ыг хандуураад байдсан шүү. Надыг бас буруу хэлж ивэл, намайг бас буруу хэлж ивэл манай заалан сууж байгаа хүмүүс сануулаарай. За энэ бол эхнийх нь бол 6 байна. Дараагийнх нь 1 байна. Дараагийнх нь тэг байна. Дараагийнх нь 6 байна. За өнөөдөр ч 6 гişрүүн багч вэ. За харин 1-р зэргийн хонжуур бол таны бооцоог 2000 дахин өсгөнө. 4-дгээр тоглож байгаа бүх хүмүүст бол ер нь 3 боломж байгаа. Жишээлбэл одоо өөр дээр жишээ авал 0624-гээ би бөглөсөн. Эхнийхэд байхгүй бол за 2-р зэрэг дээр байхгүй бол магадгүй 3-р зэрэг дээр бооцоогоо 2000 дахин өсгөхтэй гараад ирэх чинь билүү гэд ярьсан чинь жоохон инээд үрдэж. За
За хэрвээ би өөр дээр жишээ аваад дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурыг 0624 гараад ирвэл 9 байна. Гараад ирвэл өөрийнхөө тавьсан бооцоог буюу 500 төгрөгөө 2000 дахин үржүүлж авах юм. Тэгэхээр сая төгрөг гэсэн. Сая төгрөгнөөс одоо хэцүү байгаа улстай 400 мянган төгрөгийн татвараа өгнө шүү дээ, гинтийн татвараа. За эхнийх нь 9, дараагийнх нь 1. 9-1. За дараагийнх нь буюу гурав дахь нь 2. 9-1 2. За хамгийн сүүлийнх нь за 5 гэсэн тоо байна. 9 1 2 5. За дөрөвдгийн гарч ирсэн тоонуудыг дахиад нэг танилцуулъя. За дөрөвдгийн 3 дугаар зэргийн хонжууроос бол 7 6 3 5 гэсэн тоонууд гарч ирсэн. За харин дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуурын машинаас 6 1 тэг 6 гэж гарч ирсэн бол за хамгийн сүүлийн буюу одоо 1-р зэргийн хонжуурын машинаас 9 1 2 5. За ингээд миний 800 төгрөг ингээд талаар өнгөрлөө. За хай. Нэг тэгж байгаа нэг зангаар хожих юм болов уу гэж найдаад байгаа штэ. За 6-ыг бүгдөө хамтдаа харцгаая. 6-д бол ийм учиртай. Хамгийн өндөр шагналт нь бол 50 сая төгрөг. За яаж очихын одоо тотмит дахиад автвал эхнийх нь бол 3 байна. За энд гарч ирэх энд байгаа 60 бөмбөлгнөөс 6 бөмбөлөг гарч ирнэ. Энэ 6 гарч ирэх бөмбөлгийг яг дарааллын дагуу сургуулийн тааж чадах юм бол 50 сая төгрөг пап гэж таних бол. За хамгийн сайн мэдээ нь бол 50 сая төгрөг хожиж байгаа. За бас нэг жоохон нэг тийм муу мэдээ нэх юм бол 40% нь татварт явна. За 3-1 дараагийнх нь 4. Хэрвээ та майц хэсэг шиг байж чадах юм бол би дараагийнхаа хонжуурын мөнгнөөс өгөө гэд бас татвараас зайлшилж бас болох. Тэгвэл бол тийм шанс манайгийн тоглоомонд бол үйлчлэхгүй шүү. За дараагийнх нь бол 6. 3-1 4 6. 3-1 4 6. За 5 дахь тоон. 5 дахь тоон 5. 5 дахь тоон 5. Нэг өндөр тоо гарч ирсэнгүй шүү 7 8 9 энтер. За хамгийн сүүлийн тоо. Танд 50 сая төгрөг авчрах тэр тоо. 7. За танд 50 сая төгрөг авчрах тэр тооны дараалал бол 3 1 4 6 5 7 гэсэн 6 тоо байсан байна. За хэрвээ та эхний энэ 5 тоо аль эсвэл сүүлийн энэ 5 тоог дарааллын дагуу тааж чадсан байх юм бол сая 500 мянган төгрөг очно. Сая 500 мянган төгрөгийг яг өнөөдрийн байдлаар бол нэг хүн хожсон байгаа. За сүүлийн 4 за эхний 4-ийг дарааллын дагуу яг та зөв тааж чадсан бол 150 мянган төгрөг гэх мэтчлэн хожих юм баг шүү. За хамгийн сүүлийнх нь буюу за ер нь тайлбарлчих дөө. Цаг байх шиг үн тийм үү? 2 минутанд амжих болов. За эхний 3 за эсвэл сүүлийн 3-ыг дараалалж таасан бол та 15 мянган төгрөг. За эхний 2 бөмбөлөг сүүлийн 2 бөмбөлгийг дарааллын дагуу яг тааж чадсан бол урмын хонжуур буюу 1500 төгрөг таавчих шүү. За ингээд 6-д тоглож байгаа бүх хүмүүс дараагийнхын тоглолтод амжилт хүсээд 120 сая төгрөг хожих тэр боломжийг танд олгох машиныг ажилуулж эхэллээ. 120 сая төгрөгийг яаж хожих юм бэ гэж. Маш амархан. Эндээс нийтдээ 7 бөмбөлөг гарч ирнэ. Гэхдээ эхний 6 бөмбөлгийг дараалал харгалцахгүйгээ та зөв тааж чадах юм бол за таагч гэжтэй. Ер нь зөв тааж бүгдлэх юм бол та 120 сая төгрөгтэй бол. За эхнийх нь бол 27, дараагийнх нь бол 35. Энэ 35-тай ер нь 30-тай оронгийн тоонууд бол их гарч ирдэг гэж би бас хэлээд байгаа шүү. Хэлээд байгаа. Сонсоод идэм үү гүм үү? 42. За танд бас 10%
12 сая төгрөг очих боломж байгаа. Эхний 6 бөмбөлгөөс 5-ын таагаад за 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлгийг оролцуулаад 6 бөмбөлөгийг одоо гарч ирэхийг таагаад тэр нь бол дараалал харгалцахгүй байх юм бол та 12 сая төгрөг олж байгаа. За 20 гэсэн тоо гарч ирсэн байна. 27 35 42 20. За дараагийнх нь 28. За хамгийн сүүлийн буюу 120 сая төгрөг хожих тэр боломж тоо. Хэд гэсэн тоо байх нь? 23. За өнөөдөр 20 тоонууд нэлээд ширүүн байна да. За хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөг, бонус бөмбөлөг. Хэд вэ? Харъя. 25. За 120 сая төгрөгийг ингэж бүгэлсэн бол та хожих байсан байна. Хожих байсан байна гэж одоо аяга хожицсан хүн байгаа ч юм билүү? Ёстой зүтгэр бөмбөж шүү дээ. 27, 35, 42, 20, 28, 23. Яг энэ 6 тоог та дараалал харгалцахгүйгээр таасан бол 120 сая төгрөг таних. Энэхүү эхний 6 бөмбөлгнөөс 5-ын таагаад бонус бөмбөлгийг оролцуулаад буюу 25-ыг оролцуулаад ингээд 6 бөмбөлгийг та тааж чадах юм бол 12 сая төгрөг таних. Гэх мэтчлэн та бүхэн одоо дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас манай сайтаар за мэдээллийн бусад хэрэгслүүдээр бас олж хараарай гэж хэлье. За ингээд өнөөдрийн үндэсний лотерей энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд маргааш давталтаа хүлээ авч үзээрэй. Давталт бол 11 цаг 50 минутаас харин шинэ тоглолт маань 5 дахь өдрийн орой яг цагтаа та бүхэнд хүрэх болно. За баярлалаа. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний лотерей. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Цүхати 642 лотерейд оролцсон. Урваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.